За та бүгдийн энэ өдрийн мэндийг. Binance бирж 7 сарын 14-нд бол 3 жилийн ойгоо тэмдэглэж байна. Маш хурдан өнгөрчлөө. Ингээд 3 жилийн ойгоо тохиолдуулаад хэд хэдэн хүмүүст урамшуул шагнал өгөх, үүнийхээ зэрэгцээр өөрсдөө биржийг сурчлах юм аян явуулж байгаа. Үүний 2-3 төрлөөс нь би өнөөдөр ярьж та бүгдэд мэдээлэл хүргэе. За non-fungible token гэдэг нь анх удаа бас Binance бирж гаргасан байгаа. Хятадын цагаан сарын өмнө гаргасан. Ингээд та бүгдийн биднээсээ үрж байгаа юм хаягаар тухайн үеийн бичлэгийг сонирхож үзээрэй. За энэ дээр одоо энэ 29-ноос 7 сарын 7 хүртэл бол энэ non-fungible token буюу энэ баярын гоёлын гэдэг юм юу гэдэг цуглуулгын токен ч юм уу авах боломж байна. Энэ бол маш их үн цэнтэй явандаа болох магадлалтай. Болохгүй ч гэсэн үнгүй чинь аваад хадгалж байгаа зүгээр та биднээс бол нэг 4 үйлдэл хийхийг шаарддаг байгаа. За энэ бол 29-ноос 7 сарын 7-ны дотор явагдах юм байна. Та бүгд амжиж энэ үйлдэлийг хийвэл энэ Binance non-fungible token-ыг авах боломжтой шүү. 3 жилийн ой. За мэдээж энэ дээр энэ зургийг бол та өөрөө байрлуулсан байх хэрэгтэй. Профайлынхаа зургийг өөрчлөн дараа нь зөвлөж болно. За ингээд Binance-ийн Twitter, Facebook, Instagram-ыг дагагч болцсон байх ёстой. Гурав дахь нь болохоор энэ Binance Turns Free гэдгийг бол хаштагийг тавиад шеэр хийх хэрэгтэй байна. За энэ дээр бол нэг анкет бүглэх юм шаардлагатай. За би өөрийнхөө Twitter дээр ингээд зураг сольсон байна профайлаа. Энийг бол дараа нь өөрийнхөө зургаар сольж штэ. За энэ дээр Binance гэдэг хаштаг ингээд би бичээд copy.com бичээд happy birthday гэдэг бичсэн. Эргээд энийг бол ингээд ретвит хийсэн байна. За ингээд 2-3 нөхцөлийг биелүүлсэн. За дараагийн нөхцөл нь болохоор за энэ бол дараагийн тайлбар нь. За хүснэгт бүгдсэн юу гэнэ. Энэ хүснэгтээ 4 дахь нөхцөл нь бол хүснэгт бүглэсэн байгаа шүү дээ. За тэрийг яа гэхээр за та профайлаас сольсон гэхээр за тийм ээ гэдэг ингээд чагтал чинь Binance-ийн одоо сошиал сувгуудын аль нэгийг дагсан байх хэвээр. За би энэ Twitter дээр дагсан юм чинь Twitter гэдэг ингээд би бол энийг бүүлдсэн зүгээр та бүгдэд үзүүлэх юм. За Twitter-ийг би ретвит хийсэн юм чинь энийг ингээд бүгэлжж байна. За энд нь болохоор өөрийнхөө Twitter-ийн хаягаа тавих хэрэгтэй. За яаж тавих вэ гэхээр та энэ тавьсан Twitter-ийнхаа линк копидж авах. За копидж авахдаа энэ дээр дарж байгаа copy link гэд хуучиж болно. За нөгөө нэг арга нь энэ өөрийнхөө Twitter тавьсан цаг дээр ингэж тавьж агаад ингээд link copy-дод авчих. За энэ link copy-дж яваад нөгөө энэнийхээ энэ дээр ингээд тавих нь. За ингээд би өөрийнхөө Twitter-ийн линкийг тавьчлаа. Энд нь болохоор та биржийн биш өөр ERC 1155 гэсэн Ethereum алгоритмаар бичигдсэн токеныг хүлээж авах боломжтой биржийн бус төрөвчнийхээ юуг тавих юм. Хаягийг, депозит хаягийг. Надад бол Trust Wallet гэдэг би Trust Wallet-ийн хаягийг тавьчих. Хамгийн доотлолт нь болохоор өөрийнхөө Binance биржийн referral ID-г тавьчих. За тэрийг яаж авах вэ гэхээр өөрийнхөө хаяг руу ороод ингээд referral хэсгээс өөрийнхөө 8 оронтой referral-ыг авах юм. За энийг copy-дод авчихна. Энийг copy-дод энэ дээр тавьчихна ш. Тэгээд submit тарчихна. Би бол submit хийсэн байгаа учраас энийг дахиж дарахгүй. За дараагийн нэг бас энэ шагнал хүмүүст өгөх зүйл нь бол энэ байна. За энэ улирал тутмын фьючерс арилжааны, улирлын фьючерс арилжааны хүмүүсийн арилжаа хэрэг хийсэн, ямар хэмжээний хаяг хийсэн гэдэг иймэрхүү маягаар $200,000 тараад $200,000 тэнцүү BNB тараад. За энэ эхнийх болон нэг болон 3 дугаарх нь нэлээд өндөртөр юм байсан арилжаа гэдэг
хүмүүст зориулсан ABC гэдэг гуравтан. AC бол 1-3 бол нэлээд өндөр байгаа. За ингээд эхнээс нь тайлбарлая. Энд бол эхний одоо дүгнээд урамшуул өгөхдөө $110,000 тэнцвэр BNB тарах юм байлээ. Энд бол хамгийн их хэмжээний арилжаа хийсэн энэ удирдал тутмын фьючерс арилжаа хийсэн хүмүүсийг бол шанаж урамшуулна. Нэгдүгээр байранд нь $30,000 тэнцвэр BNB, хоёрт нь $20,000 тэнцвэр, гуравт нь $10,000 тэнцвэр BNB, дөрөвдүгээрс 10 дугаар байрны хүмүүст бол $50,000 тэнцвэр BNB-г тарааж өгөх юм байна. За хоёр дахь нь бол арай хөнгөвтөр. Энэ дээр бол $1,000 хэмжээтэй биткойн юм уу USDT-тэй болно захиалга өгж болно. Ингээд $1,000-оос доош болохгүй. Тэгээд дүгнэх хугацаа байж байгаа. Энэ хүмүүст бол нэг $50 тэнцвэр Binance voucher өгөх юм байлаа. 10 ялагч тутам бол энийг өдөр болгон бас шалгаруулах юм байна. Энэ ч гэсэн бас энэ хоёр дахь нь бол өдөр тутам шалгаруулна. За гурав дахь нь бол нэлээд жоохон хөндөвтөр. За өдөр тутам $3,000 тарааж өгнө. Гэхдээ энэ хамгийн их ашиг хийсэн хүмүүсийг шалгаруулна. Нэг өсөндөө $100 би энэ BTC арилжаанд оролцоод $100 200% өсгсөн байна уу? 300% өсгсөн байна уу? Хамгийн их одоо өгөөчтөө өндөр ашигтай зарсан хүмүүсийг шалгаруулж ин урамшууллаа өгөх юм байна. 15 өдөр ингээд шалгаруулж явуулах юм байлаа. Нэгдүгээр байранд нь $1,000 тэнцвэр BNB, хоёрт нь $500 тэнцвэр BNB, гуравт нь бол $300 тэнцвэр BNB, дөрвөөс 10-т нь болохоор $1,200 тэнцвэр BNB ингээд хувааж өгөх юм одоо шагнал урамшууллын одоо маркетингийг явуулж байна. За энэ удирдал тутмын фьючерс арилжаа гэдэг нь бол энэ хугацаагүй арилжаанаас арай өөр байна. Энэ perpetual гэдэг нь бол хугацаагүй энэ фьючерс арилжаа нь quarterly гэхэлэр удирдал тутмын фьючерс арилжааны үнийн тавыг тарж байгаа гэсэн 9245 гэхэд одоо 9186 таа байна шүү дээ. За тэгээд 9333 гэдэг байна. За энэ захиалгыг одоо жишээ нь энд 10-ыг тавина гэсэн яаж тавих вэ гэхээр за энэ дээр би 10 захиалга өгчээж оролцсон байна. За би энэ лүгөө ороод за энийгээ дарна. Ингээд удирдал тутмын арилжааны хэсэг рүү ингээд орчиж байгаа. 10 контрактын арилжаа хийж түрүүний 2 дахь уралдаанд орсон гэсэн үг шүү дээ. За энэ дээр тоогоо 50 хэдэн контракт юм гэдгийг 3, 5 гэдэг ингээд арилжаанд оруулаад дүгнээд урамшуулалт оролцох боломжтой байх юм байна. За Binance бол ингээд 14-ийг тохиолдуулаад нэлээд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний нэг нь бол 14-нд бол 7 сарын 14-нд онлайн уулзалт олон улсын уулзалт хийх юм байлаа. Чигтэн чав хүртлөөр энд оролцсон. Бид бол энэ криптовалют бол арбитраж арилжаа крипто валютын зах зээл дээр байгаа мэдээлэл түргэн шуурхаа өргөхийн тулд энэ YouTube цомгийг ашигладаг. Та нар subscribe дараад ингээд мэдээллийг түргэн шуурхаа авъя хонхон дээр дараа мөн энэ пэйж хуудас байгаа. Энүүгээр бас бидэнтэй харьцаж болно. За ингээд өнөөдрийн мэдээлэл үүгээр төсч та бүгдийн арилжаанд амжилт хүсье. Анхаарал тавьсан баярлалаа. Баяр та.